Сошиал медиа гэж яг юу вэ? Сошиал медиа яагаад бидний амьдралын салшгүй нэг хэсэг болчих вэ? Энэ яг юу юм бол? За бодъё. Нэг хүн гэхэд л дунджаар 7 сошиал медиа хаягтай байдаг гэж боддоо. Намайг Хотсар гэдэг, харин түүнийг Од Илэг гэдэг. Тэр хамтдаа яагаад гэсэн асуултын хариултыг хайх болно. Яагаад? Од Илгээ. Яагаад ваа гэж дуудаад байгаа юм бэ? Тэрийг тайлбарлах уу? Зогтлогч та нэг тайлбарлаа. Юу боллоо? Тэнгисийн. Манай үндсэн сувг маань яа гэдэг нэртэй. Яа гэдэг нэртэй. Тэнгүүд манай контент маань why гэдэг нэртэй. Битээ хоёр why гэдэг асуултанд хариулт хайж байгаа. Тэнгүүд за одоо харуулъя. За энэ дээр би яа гарч ирж байна. Why? Нэг үгээр бичиж чаач гэсэн уншихтаа арай өөрөөр уншиж л тээ. Why яа. Тийм why яа гэж уншиж л та. Why? Гэтэ харангууд яа тээ. Яг байна. Хамгийн ихний бичлэг. Хамгийн ихний бичлэгийн нэр social media. Яагаад social media сүүлийн жилүүдэд ингэж их хурцтай өссөн бэ? Чи яг нөгөө юуны хөтлөгчийг ярьж байна те. Йоо. Нөгөө иглээ. Social media та нарын хувьд юу нэ вэ? Миний хувьд бол амьдрал. За, яагаад? Яагаад тэгэхээр хүн болгон л ер нь уцуугаар амьдарч чадахгүй шүү. Хүн болгон миний хувьд бол уцуугаар амьдрах байх гэхдээ social media-г бол би амьдарч чадахгүй хаа. Миний хувьд бол social media яалтчгүй л хэрэглээ. Амьдралын нэг хэрэглээ. Цаашдаа үргэлжлэн бид нар бага хахад бид нар тоглоом тоглодог байсан, гадаа тоглодог байсан, сакс тоглодог байсан, чигтаа тоглодог байсан. Хэрэв бидний бага хахад интернет, сошиал медиа ингэж амар хөгжсөн байсан бол биднийг 10 жил дахад ч юм уу. Тэгсэн бол би ч гэсэн TikTok хийгээл явах байсан. Тийм. Одоо шинэ манай аав ээж нарын үед интернет, сошиал медиа байдаг гэсэн бол манай аав ээж маань ч гэсэн амар мэрэгчлэн багсан тий. Тэрийг хэрэглэдэг. Сошиал медиа хэрэглээ ийм бол та нарын хувьд ямар вэ? Ингийн хүмүүсийн хувьд ямар вэ? Тэгвэл магадгүй инфлюенсеруудын хувьд ямар бол? Одоогоор дэлхий дээр хэдийн хэмжээний хүмүүс сошиал медиа ашигладаг вэ? Сүүлийн жилүүдэд хүн бүрийн амьдралын салшгүй хэмнэл болсон зүйлөл яах аргагүй энэ сошиал медиа гэж байна. Өглөөс ирээд хамгийн түрүүнд уцаа шалгадаг. Ажлын ярианууд хүртэл чат дээр өрнөдөг. Яагаад бид нар амаа угаах, өглөө бүр лимонтой ус уух зэрэг шиг өдөр тутмынхаа хэрэглээ болтол нүг хэрэгэлдэг юм бол харин яагаад юм бол магадгүй энэ бидэнд илүү ойр харилцах боломжийг олгодог маш том даваа талтай байх л та. Гэхдээ нөгөө талаар улам хөнгөрүүлээд жах шиг. Ер нь тэгвэл сошиал медиа гэж өөрөө яг юу юм бэ? Тэгвэл түүхээс нь эхэлж харцгаая. Хамгийн анхны сошиал медиа платформ юу байсан юм бол 1997 онд 6 Degrees нэртэй нэгэн платформ гарч ижээ. Тэр үед хүмүүс өөрсдийнхөө зураг оруулаад хоорондоо найзууд болон танилцдаг байсан байна. Тухайн үедээ дэлхийн хүн амын ердөө 2% л интернеттэй байсан учраас энэ мэдээж яасан ах нь хөгжилгүй устж үгүй болсон. Харин өнөөдөр бид нар интернетийг ямар хэмжээнд хэрэглэдэг вүлээ? Биднэрт компьютер заавал шаардлагатай үгүй. Бидний гарт утас байхад л бид нар 24 цаг хүссэн газараасаа интернетэд холбогддог. Ийм байхад сошиал медиа хэрэглээ ийм хэмжээнд хүрэхээс жах уу? Тэгвэл хэдүүлээ сошиал медиа хэрэглээ дэлхийн хүмүүст хэрхэн нөлөөлж байгааг тоо баримтан дээр тулгуурлан харцгаая. 2017 оны эхний 3 сарын хугацаанд гэхэд сошиал медиа хэрэглэгчийн тоо огцон өсөж 121 саяар өссөн байна. Харин тэгвэл зөвхөн Instagram-ийн хувьд дараах тоо баримтуудыг харцгаая. Интернет хэрэглэгчдийн 32% нь л гэхэд Instagram ашигладаг юм байна. Үүний бүр 2% нь инфлюенсер. За тэгвэл хамгийн их дагагчтай Instagram хаягуудыг харцгаая. Тэр гудамжаараа нэлээх хүмүүсээс ярилцлага авсан. Тэгээ тэр хүмүүсийн сэтгэлийг бас сонсоод үзье. Тэрийн сэтгэл бол иймэрхүү. Instagram, Facebook, Medium, YouTube, яасан бла бла бла. Instagram, Facebook, YouTube. Бала. Instagram, Facebook, TikTok. Instagram, Facebook, Medium, Castbox гэж юм. Instagram, YouTube, Facebook гэх байна. Instagram. Пэйж Instagram Facebook. Биш Instagram.
хандлттай болцсон хүмүүсийн сэтгэл зүйн юу байдаг бол зургатаар гардаггүй хэрнээсээ од болчихсон тийм хүмүүсийн доторх мэдрэмж нь ямар байдаг бол бодолжаар хот хүн болгон танин Тэ. энэ бас айгүй сонирхолтой санагддаг. Юу нь юу мэдэрдэг бол олон хүнд нөлөөлөд байна гэдгийг харахаар ямар санагддаг бол Би ингээд нэтээс ингээд үзчихсэн байхгүй юу? Одоо чинь амар од хүмүүс оолт хүмүүс танил хүмүүс фэн гэж ярьдэн штэ. Тэгээд фэн олон байх тусмаа ингээд хяналтаа алддаг. Типл үзээс нөгөө ингээд гадуур алхчихсэн чинь ингээд ханаас нь ингээд амар гүйж ирээл ингээд байрч авал 6 авах гал ингээд дайраал амар олуулаа. Гэтэ тэр ингээд тэр хүнд ингээд яг би ингээд олонний танил гэж бодож байсан нэг талаараа амар аюултай. Тэр фэн гэж хэлж байгаа хүн ч гэсэн гац донтой ч юм уу. тийм те. Аха. Одоо л яг зээлтэй инста бичсэн. Хийсэ. За ямар ч байсан жээлэгч ингээд урилга авсан амар баярлж байгаа. Цаг зав гаргаад амар гоё хариулт өгсөн. Зээлийн дагагч хэд юм бэ? 119,196 гэж хамгийн сүүл гарсан. Би харахад. Тэгээ одоо бараг 120 болж байгаа яа тэгэхээр сард цаа чин бараг 10,000 дагагчдаг бол олж чаддаг. Вау. Өдөрт 400-500-аар нэмэгддэг. Хэрвээ зураг постлаг үед 400-500-аар нэмэгддэг, зураг постс үед 700-800-аар нэмэгддэг. Вау. Галзуу байгааз. Вау. Тэгээд цаа чи хэлжсэн л та. Би асуулт нь юу байсан бэ гэхээр өмнө нь дөнгөж влог хийж эхэлжсэн Instagram хөгжүүлжсэн жээл харин одоо аль зэний энийг хандлтыг авдуулсан жээл хоёрын юугаар ялгаатай юм бэ? Тэр хоёр хүн ингээ харьцуулаад гарах юм бол ямар ялгаа гарах бол гэсэн чинь цаа чи ингэж хэлсэн. За ямар гоё асуулт вэ? Тэгээ би бас бодлоо тэгсэн чинь хоёр яг анх влого хийгээд Instagram итгэхтэй ашиглаж байхад үедээ өөртөө зөв байхыг хүсдэг байсан. Тэгээд бас бусад хүмүүсийг бас зөв бас 10-20 жилийн дараа эргээд харахад за хоёлаа ийм залуучууд ээжээ хэдүүлээ ийм байжээ гэл эргээд харахад дурсамжтай бүр бүтэн видео болоод үлдсэн байна гэж бодоод бит хоёр тэр нь их гой санагдаад ер нь влого яг эхэлжсэн. Анх эхэлжсэн жээл одоогийн жээл 20-уугаар ялгаатай гэхээр subscribe-ийн тоо, followers-ийн тоогоор л ялгаатай. Гэтэ энэ нь болохоор зүгээр нэг тоо биш. Энэ бол яг бүл бүтэн амьд хүмүүс, амьд харилцаа байгаа. Тийм учраас бусдад нөлөөлж байгаа тэр нөлөөллийг хүрээлэл маань л томорсон гэж бодчих. Тэгээ бит хоёр бол анх тий влого хийхдээ Instagram ингээл идэхтэй ирэл ашиглахдаа бит хоёрыг олон хүн дагаасаа эсвэл бит хоёр олон subscribe-тад болоосаа эсвэл бит хоёрыг олон хүн мэддэг болоосаа гэж юусаа эхлэегүй. Ямар ч гэсэн хоёулаа зөв зүйлийг ингээд бусдаас хүргийгээд тэгж зорьсон болохоор бас тэг хүмүүс ингэж ирсэн баг. Тэрнээс бол тэ шууд ингээл за би тэдэн дагагч талмаар ингээл тэгмүү тэдэн бүгдээр пүнк гээл аваа. Тийм болохоор бас намайг дагдаг хүмүүстэй маш их баярлалаа. Тэр надад амар гоё хариулт санагтай. Ер нь бол ялгаа байхгүй. Тийм. Гэхдээ айгүй их хариуцлага санагдаг гэж хэлсэн шүү дээ. Энэ микрофон өгсөн дээ. Оо sorry. Тэр жээл одоогийн жээл хоёр өөрчлөгдөөгүй. Яг л дотроо хөсөж мөрөөддөг. Тууштай бөгөөд зөрөгтэй гэж хэлдэг. Хэлсээр байсан тэр хүн хിവэрэ. Хивэрэ. Аха хിവэрэ. Хей! Хөөш. Subscribe хийсэн үү? Хийх юм шүүстэй. Чи ямар шог юм байна вэ? Тэр subscribe хийхгүй бол subscribe-ийн хажуу талтайгаа хонхон дээр дарахгүй бол дахиж бичлэг хийхгүй шүү. Хийхгүй шүү. Боли. Олон дагагчтай нөлөөлж чадах үйс олон хүмүүст үгээ хүргэж чадах үйс байгаа хүмүүсийг бид нөлөөлөгчд гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ нөлөөлөгчд гэж яг юу юм бэ гэдэг дээр бас хариулт хэрэгтэй л дээ тий. Хүмүүс ер нь гэж бодоод байна л да. 10k авчихвал юм бол өөрсдөө social influencer гэж яриад байна гэдэг. Гэтэ энэ бол миний хувьд үнэ. Үнэ. Чамааг 10,000 хүн харж ингэ бодцоо. Хувьд 10,000 хүн нэг хүн арилцаагаар хэдэн хүн дагддаг. Хамгийн ихтэй 1000 л ах. Тэнгүүд тэр дагдаг хүмүүсийнхаа дунд чамайг оруулсан. Гэр бүлийн чинь хүн биш, найз чинь биш. Тийм. Оруулсан байна гэдэг бол хангалттай. Тэр хүн чамайг хахгаад байгаа оруулсан байна. Тийм. Байж та. За би 10k биш, за би 1 million followersтай гэж бодъё заяа. Гэж бодъё. Тэгснээ би өөрийгөө би бол social influencer хүн бишээ гэх нь бол өрөөсөл болохгүй байхгүй юу? Бүтэн сая хүн чамайг харж байгаа чи үлгэр дуурайлал болж л байна л гэсэн. Нэг пост оруулсан л нэг story оруулсан л тэрүүгээрээ нөлөөлж байна гэсэн үг. Тэр олон хүмүүс чамаа за би ийм гуталтай явлаа гэж хаад энэ хаанс авсан гутал юм болоо гэж боддог байхгүй юу? Тэ? Яг үнэ. Цаа чи ингээл юм уу мэдээ хүсээгүй амьдралыг чинь асууж эхлэн сонирхож эхлэн нөлөөлөл авч эхлэн. Яг зөв. Нөлөөлөд байна. Нөлөөлөд байна гэдэг чинь энд нэг охин шаркет өмсөө явж хахад би гудамжаар тэр охины шаркетыг ачаад вау nice гэд. Оо би энэ кэкийг авч өмсөөрэй. Чи хаанс авсан? Коннерс гэсэн байж. Орлоо коннерс хайлаа чи кэкийг авчлаа. Тэр гудамжаар явж байгаа охин хүртэл надад нөлөөлчлөө. Тэгвэл гэртээ сууж байгаа хүн ч гэсэн нөлөөлдөг.
Энэ бол сошиал медиа. Дэлхийн хаанч 24 цагт хизээж хамаагүй хэний ч хамаагүй зүйлийг үзээд нөлөөлөл авах ийм платформ дэлхийд даяар хөгжиж байна. Яалтчгүй энэний 900-ыг нэрчиж тэгэхээр нөлөөллийн 900-д бид нар авсан гэж хэлэхэд ер нь бол боломжтой. Сошиал медиа хэрэглээ болохоор яалтчгүй өсөж байгаа. Тэгээд дэлхийд даяараа ер нь өсөх төлөвтэй байгаа. Саяны тоо баримтууд, энэ хүмүүсийн өгж байгаа ярилцлагууд гээд бүгдээрээ яаж ч чадсан ганцхан Монголд ингэж сошиал медиа хэрэглээ юм өндөр байгаа ш. Дэлхийд даяараа өндөр байгаа. Тэр тусмаа 2020 он дуусахад бүр өндөр хэмжээнд очино. Магадгүй бидний одоо хэрэглэж байгаа Instagram, Facebook гэсэн платформуд өөрчлөгдөж магадгүй, бүгдээрээ лайв стрим руу шилжиж магадгүй. Гэхдээ бүгдээрээ дижитал эр үед амьдарч байна. Тийм болохоор сошиал медиа ашиглахгүй байна гэдэг бол өрөөсгөл алгал хамгийн гол нь юу вэ гэхээр эндээс дүгнэлтээр ингээд аваад бодоод үзэхээр надад болоход тийм санагдаад байхгүй. Зөв хэрэглээ. Instagram хүртэл өөрчлөгдөж байгаа нь болохоор нөгөө нэг зөв хэрэглээ гэдэг талаас нь хүмүүс аягүй ойлгодог болсон. Зүгээр л нэг хувцсныхаа зургийг эсвэл хоолойдж байгаа стори ч юм уу тиймэрхүү зүйл авахаасаа илүү яаж би өөрийгөө илүү таниулж болох вэ? Эсвэл зарим компаниуд яаж би компани өөрийнхөө Instagram-аар яаж илүү таниулж болох вэ? Одоо бас захирлууд нь тэгээд хэлж штэ. Захирлууд нь өөрсдөө ингээд Instagram дээр хэрхэн ингээд үр бүтээлтэй байгаа хүмүүст ингээд яаж зөвлөгөө өгөхөө мэддэг болсон. Иймэрхүү зүйлүүдээс ахуулаад айгүй олон өөрчлөлтүүд гарч эхэлж байна. 2019-18 оны сүүл хэсгээс л гарч байгаа өөрчлөлтүүд илүү олон хүмүүс энэ өөрчлөлтийг мэдрээд сошиал медиа хэрэглээ илүү зөв болох байх гэж найдаж байгаа. Хүмүүс зүгээр нэг видео контентууд үзүүлэх биш хэрэгтэй мэдээлэл хүргэмээр байна. Яг хөө зүгээр бусад хүмүүс шиг хатлаар байна. Иймэрхүү контентууд хийж болох юмсан л да. Гэтэ хамгийн гол нь бид нар ингээд entertainment юм айгүй их сонсож байна. Айгүй гоё хөгжилтэй бичлэгүүд айгүй үзэж байна. Хүмүүс хэрхэн гоё амьдарч байгаа, эсвэл хэрхэн зугаатай байгаа, хэрхэн хөгжилдэг, хэрхэн авьяастай үзэж байна. Гэтэ бид нар жоохон мэдээлэл татмаг байгаа юм шиг санагддаг. Яг хөө мэдээллийн юмнууд орж байгаа ч гэсэн илүү их ороосаа гэж хүссэн. Одоо хоёулаа подкаст дээр бүр гоё ялгалтай. Тийм подкаст дээр заавал нэг зочин байх хэрэгтэй. Гэтэ тэгээд зөвхөн нэг талын мэдээлэл биш, олон талын мэдээлэл хүргэе гэж бодсон болохоор олон талын сувгуудыг ашиглаж байгаа. Instagram Story, IGTV, Facebook Watch, Facebook-ийн Story, дээрээс нь YouTube channel, дээрээс нь Medium дээр нийтлэлүүд ордог. За дараагийнх нь podcast. Podcast энэ бол ярилцлагаар явж байгаа. Энэ удаагийн зочноор маш сонирхолтой хүн оролцсон. Podcast хааны хөө? Маш сонирхолтой ярьж байгаа даа. Ер нь сошиал медиа гэдэг чинь нөгөө талаас мэдээлэл хэрэгсэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр болохоор ямар нэг телевиз, ямар нэг радио, ямар нэг хэл мэдээллийн хэрэгсэл одоо тэг хүний юм энэ дээр очихгүйгээр өөрийнхөө тэр сувгийг хөгжүүлэх боломжийг бидэрт нэгээд өгч байгаа. Тэгэхээр энэ бол бас нэг яг одоо эрхэлж байгаа ажилтай холбоотой гэсэн үг л тийм. Тэгэхээр би өөрийнхөө одоо шинэ гарч байгаа зүйлс, бас хийж байгаа зүйлс, амьдралын хэв маяг, орчин тойрон тэр бүх юмаа өөрийнхөө хэв мэдээллийн хэрэгслээр өөрийнхөө телевиз, өөрийнхөө радио, өөрийнхөө сонингоор хүмүүст хүргэж байгаа гэсэн. Бид нар нэг л амьдрын. Бид нар бол муухай амьдрах гэж ирээгүй, бид нар гоё амьдрах гэж ирсэн. Тийм болохоор гоё амьдрий хэвлээ. Гоё хөгжим сонсъё. Гоё зүйл хэрэглэе, тэ боломж олонжондоо тааруулаад тэгээд гоё зүйлийг энэ тэндээс гоё зүйлийг нь шүүж тунгааж авч сурцгаая. Яг тэр авсан шигээ бусдад буцаагаад гоё зүйлийг төгөөд сурцгаая. Бид нар нэг л амьдрын. Тэгэхээр бүгдээрээ гоё л амьдрий. Гоё амьдрий. Ямар гоё үгүй. Баярлалаа, урилга хүлээж авсан. За баярлалаа. Тэгээд тоглолтод нь амжилт хүсье. Цаашдаа бүр илүү олон хүнд нөлөөлөсэй гэж хүсэж байна. Би followersтай амар их санаа тавьдаг. Тийм үү? Унчих үедээ гэж амар айдаг. Би нэмэгдэхээр найдаг. Тийм үү? Би амар айдаг. Нэмэгдээд эхлэх юм бол би ваа. За зөвл агаарай. Хой микрофон цогцолтой. Хотлоо зөвл агаарай. Зөвлэн шүү. Амар штэ. Тэр хүмүүс нөлөөлн зөвл хайх юмсан да. Зөвл юм ярьсан да. Ийм болохоор чинь контент эхлэж байгаа. Надад бол амар гоё санагдаж байна. Ягаад гэх юм бол өрсөн зочиод тэр гоё л да. Тэгээд илүү эерэг зүйлүүдэд хүрэх боломжтой юм байна. Тэр тоо баримтууд бол үнэхээр амар тоо баримтууд байсан. Бид нар маш их хугацааг сошиал дээр зарцуулж байна. Тэгээ энэ нь буруу талаар харах биш. Ямар нэгэн бүтээр энэ дээр дүгнэлт өөрсдөө хийгээд ийм байна. Сошиал медиа зөв, эсвэл сошиал медиа буруу. Тийм хариултыг бүтээр хэлж чадахгүй. Та нар гэхдээ яагаад гэдэг хариултыг авсан баг. Сошиал медиа яагаад ингэж их хөгжөөд байна? Тэнгүүд хүссэн үсээгүй бидний амьдрал сошиал медиа дээр явж байна. Тэгээд хүссэн үсээгүй нөлөөлдөг болсон энэ нөлөөлөлд бид нар зөвл оролцъё. Яагаад
гэдэг асуултыг хариулдаг байсан хамгийн анхны бичлэг маань энэ хүрээ дуслаа. Тэгэхээр яагаад сошиал медиа гэсэн асуултын хариултыг хамтдаа олсон гэж найдаж байна. Цаашдаа илүү олон сонирхолтой бичлэг үзмээр байвал битээрээ дуран бөгөөд subscribe дараарай. Subscribe-ийн хажууд бас жижигхэн хонхогоо тэр хонхон дээр бас дараарай. Тэгээд сэтгэлдүүлтэйгээрээ битээ бүх сэтгэлийг анхааралтай унших болно. Баярлалаа.